Нэрийг нөгөө зурж аваад бас амар инээдтэй нэг би ингээд зарим үедээ зургатаа уйлж тийм амралтгүй ингэж өдөржин шүнжин яг ингэсэн байгаа болохоор чи хүний би чи гинэд шууд ингээд мэдчихэж байгаа байхгүй юу? Амар хүнд зарцаа. Би тэрний гол дүрт нь амар төвчтэй дуртайсан байхгүй юу? Зургаар хамгийн анх сонсож байхад чинь би бүрийг хүсээ зулгаах чийсэн. Тэгтлээ амар стресссэн. Очиж алнаа л гэдэл. Тэгээ бас банхраар амар дууддаг байсан. Одоо ер нь бүгднийг хэл. Fresh squeeze, tangerine dreams, I'm sliding. Stocks up, dashboard digital, I'm gliding. За сайн бацхан хараал идэг гэж дахиад ингээ миний микрофон ингээ мьютлэгтаад тэгээд дахиад бит хоёр ингээ рекордлж байна. Гэтэ би яг азар яг ингээ хэдэн минутын дотор ингээ барьлаа. Яг бит хоёр ингээ нүүр будалт эхэлсэн чи би. Яа би ядчих хат амар ингээ тайлбарлаадсэн. За тэгээ эхэндээ бит хоёр ингээ ямар ч нүүрний бутаггүйгээр эхлүүлсэн баггүй юу? Тэгээд ингээ шалтан нүрээр ингээл харсан ч юм. Сүрэ тавьж байна харин тий. Азар барьлаа. Тэнгүүтээ бит хоёрын яг энэ дугаар дээр бит хоёр яг яагаад тийм нүцгэн шалтаныг царайгаараа ингэж хараад байгаа вэ гэхээр TikTok дээр тренд болоод байгаа. Нөгөө ингээ өөрсдийнхөө мейкап юм character юу гэдэг ингээд movie show гэдэргээд хайдаг search bar дээрээ тэнгүүтээ яг ингээд хамгийн ихэнд гарсан TikTok нэг чиний яг тийм type-ны юм байна гэж ингээд харуулж ирдэг. Тэр трендийг дагаад бит хоёр сая ингээд my makeup гэд хайгаад ингээд эхний юу ингээд харж байгаа маа. Энэ харцаа минийх дээр тэрийг копидж байгаа. Тэгээд харин тэгсэн чинь миний юм ингээд мьютлэгдсэн би тэрийг сая ингээд барьж авлаа. За тэгээд хамгийн гол нь бит хоёр зүгээр ингээд мейкап хийгээд get ready юу болохгүй ингээд бэлэн болохгүй. Тэгээд бит хоёр би бинээс амар асуулт асуух гад тэгээд асуулт асуугаа явчихсан байхгүй юу. Тэгээ одоо ингээд фуд чинь заяа. Гогийн хэрч байгаа. биш хамттай дүү. Миний бүр ганц амар хайртай хамтлаг битээсэн. Жохносоо сонссон. Тэгээд нэг орой би ингээд ноутбук дээр ухаас үжсэн байхгүй гэртээ. Тэгээд тэр дуугийн сонсоод би ингээ амар догтлж исэн. Тэгээд яг догтлонгуудаа ингээ нэвтрүүлгийг нухаж үзээд хаагаад. Тэгээд нөө хамгийн анх нөө зөвхөн хийж явах үеийнхэн нэвтрүүлгээ дэрийг үзэл тэгсэн чи би бүр ингээ шүнжэнгүү ингээ мэдрэлэн бутам шиг ганцаараа инээсэн заяа. Амар хөвчлөлтэй тэгээд яг ингээд жигнэсээ өөрсдөө тэгэл тэр үеэс эхлээл амар хайрлаж ирсэн шүү дээ. За. Би өөрөө ихнээс нь харуулсан шүү. Харин тий. Тэгээд би ингээ асуусан асуулт утыг үнд ингээ зарим нь мартаж би тэгээд ингээ бичиж өвчсөн зүгээр. Ойртойш. За. За хамгийн сонирхолтой заримны амт идчихсэн заримны амт. Нөгөө жоохон хатны мэрзэн зарим гэдэг гэсэн да ингээд голчгонаад ингээд хөлтөж яагаад голчгоноод байдаг гэсэн. Тийм юм тэр айгуу сонирхолтой санагдчихсан. Би ядчихад нөгөө нэг юу яадгүй. Зарим би ерөөсөө иддэггүй юм байгаа. Би ерөөсөө амттан тийм янз бүрийн мэдэж чаддаггүй. Чихэрлэгийн мэдэж чаддаггүй, торт идэж чаддаггүй. Ер нь энэ нэрлээд байгаа юм бол бүхэл ер нь амттан ер нь идэж чаддаггүй юм байгаа. Fun fact. Тэгээ идэх юм бол баг бүлччихдэг. Тэгээ нэг заримдаа нэг шартсан багтаа ингээд зарим идмээр санагддаг байсан. Тэгээ би нэг ингээд гоотоо ингээд шартсан явж байхдаа нөгөө кола үлдээсэн кола нөгөө солонгос ярмнууд идэв штий. Тэгээд тэрийг ингээд би идмээр байна гэд. Тэгээ гоо над руу харсаа чи идэх юм уу та гэхээр би иднэ гэд. Тэгэл чаавс тэгэл амсаал яасан чинь тэгээ идэж чадаагүй тэгэл хайсан юм да. Нэг хидс орчоол тэгэл хайсан байт юм. Тийм болохоор ер нь бол идэж чаддгүй ингээд аппетит нөтөлсөн ч гэсэн амар худлаа.
Яж жагаад ингээд суугаа ингээд нэг цаймаг авчихаараа бүтэн жил эздэг өргөчөнд хатгалтай ингээд нэг хатгаа. Пирос идчихдэг. Гэтэ амар цаан сонсож байгаа. За. Чамд ингээд хэмээр байгаа спорт юу нь байна уу? Шатар. Шатар. Тийм үү? Тэгээд манай байгууллага намайг ажилд орж байгаа нэг шатрын тэмцээн зохио гэжсэн аахгүй юу? Тэр ч хотлоо болсон л ах л та. Гэхдээ би тэр үед нь жоохон баярлсан шүү дээ. Би шатар тоглолтог төрлийн хүн бол биш шүү. Гэхдээ зүгээр болон гэхээр ингээд хүй хэрвээ ингэ болвол би ороод тий нэг жоохон хідэн нүүдэл харъя да гэж бодсон. Зөв. Тэгээ уг нь бол ингээд яг сонирхох юм бол амар сонирхолтой санагдав. Уул нь бол тийм л дээ. Яа би энэ нот юу гэдэг байгаа мэдэхгүй шүү. Энэ өөрөө энэ бислэн дээр зааж өгөөд тэрвэр л үү. Тэгээд би сонирхолтой нэг ингээд багтаа шатрын тэмцээнд ороод нэг хүрэл медаль авч ирсэн байхгүй юу. Гэтэ амар нийтдээ нэг хэдхэн хүүхдэл орсон, нэг 5 6 хүүхдэл орсон заяа. Тэгэл нэг хэдхэн хүүхэд ингээл ясны дараа тэмээс хүрэх юм гараад ирчих юм чи. Тэгээ малт бишээ би тийм амар тийм лагмаг тоглолдог юм бишээ. Гэтэ намайг амар хавайгу шатар тоглуулахыг амар хичээдэг байсан юм уу? Бисгээл шатар заагаал, бисгээл даам тоглол. Тэгээ манай үеэл айгу сайн тэрэндээ. Тэгээ айгу их медаль өдр авдаг байсан. Тэгэл би тэр үед чинь тэгээд ингээл амар матаархаал тэгэл гэсэж чинь тухайн үед ээлсэн юм да өөр юм. Тэгээ би ч өөр юм хийе яваад гэсэн. Тэгээд ингээд сонирхож байгаа хэрвээ спорт гэх юм бол ер нь номсом сумын харваа. Тийм. Тэр арай сонирхолтой гэж магадгүй. Тэгээ би энд нөгөө нэг хичээл авах гээд хичээгээд байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нэг сешн нь болохоор нөгөө хэдэн доллар өдр гэж жоохон үнэтэй харагдаад. Гэтэ тэгж байгаа нэг хийхээрээ би ингээд харуулнаа гэж. Тэрээ. Чи тэгтээ номсом харавч үзчихсэн үү? Тэг үзчихсэн. Хэд удаа тэгжсэн юм аа. Тэгэнгүүтээ би нэг багтаа яг ингээд орё гэж бодчихсон ч гэсэн яагаад ч юм би орж байгаагүй би нэг төгөлдөр урдоглоо загвайсан. Тэгээ нэр тийш тий. Тийм тэгээд тэр үед чи харин тэгээд бэлдсэн юм аа. Өө миний энэ жаг бодолтыг ин давхраатай хүмүүсийн бодол шүү. Миний ерөөсөө тэгээд жаад ингээд нөгөө гарч ирсэн нөгөө бодолт нь болохоор нөгөө танд яг нөгөө борлцсон хүмүүс юм. Тэгээд жаад амар бор яг ингээд битээр ингээд харуулах хүмүүс би амар бор гэдэг мэдэгдэж байгаа. Кофе юу цай юу? Цай? Би жоо угаасаа мэдэн л дээ. Нэг кофе уудаггүй гэдгийг. Тийм. Тэгээд ер нь кофенаас илүү цай их уудаг. Би бүр кофе нэгж бол юу яг уу тамхи татчихвэл яг американо уун л та. Гэтэ нөгөө нэг ер нь зүгээр үедээ би ерөөсөө юу кофе олгодог. Янутай би яг юу гэдэг юм мэдгүй шин яа. Чамайг хамгийн их дэмждэг хүн юу вэ? Хин бэ? Юу вэ гэж. Би заав юм да. Тийм үү? Ер нь одоо чи ингээд мэрэгчлээ сонгож байсан шүү дээ нөгөө. Сургуулийн яагаад тэгж яхад ер нь ямар хөө байсан бэ процесс нь? Юу ячсан? Уус нөгөө жоохноос хэлчихсэн аахгүй юу? Ямар ч мэрэгчл сонгосон ер нь бол дэмжнэ гэдэг нэг тийм. За. Тэгээ яагаад гэх юм бол энэ бол нөгөө чиний хүсэж байгаа зүйл. Чи тэр зүйлийг чадахгүй нь бол хамаагүй. Зөв чи хүсэж байгаа зүйлийг хийдэгс аахгүй юу? За. Тэгээд хэрвээ чадахгүй зүйлийг чинь бол гэхдээ хэлнэ. Энэ жоохон байх магадaltaй шүү. Гэтэ чи өөрөө сонголтоо хийгэрээ. Тэгээд
байж болох нөгөө бүх аргаар бол дэмжнэ гэд тэгдэг гэсэн юм аа. Тэгээд бусад хүмүүс чинь ингээл амар олон юм яриа штэ. Энд чинь нэг амьдрал дээр ингийн тэгвэл чи яах хийх гэхгүйгээр нэг амар сонголтыг мань амар хүндэлдэг, амар дэмждэг. Би өөрөө бас нөгөө ингэж ярьдаг та нөгөө хэрвээ ингэ ирээдүйд хөгждөг болох юм бол нөгөө ямар сонголт хийсэн тэрийг дэмжинэ гэд. Тийм. Ягаад гэвэл тэр чинь өөрөө хувь хүн өөрөө ингэ тэр зүйлээ ингэж өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээх ёстой гэд. Тэгээд ер нь тухайн үед их бодогдсон. Одоо бодсон чинь ер нь жоохон тийм байгаа. Над дээр бол айгуу их чамсаж байсан. Тэр бол гэтээ нөгөө бас тэгдэж штий. Ер нь нээж аамд дандаа хүчээр нөгөө мэрэгчлүүдийг аягүй сонгоод идэг. Тэр бол айгүй буруу юм шиг юм. Хүний өмнөөс сураад байгаа юм шиг нэр ингэсэн. Алсан ч амсан ч өөрхөн амьдралч штий. Тэгээ хүн тэгээ алдчихиж бас ойлгож штий. Тийм. Миний хувьд их юм бол яг тийм эцэг их юм да. Яг хоёулаа ер нь бол хань дамжлаад. Гэтэ ээж болохоор яг нэг тийм хоолой айгу чанга гэх юм уу. Одоо хоолой чанга гэж байгаа яг учир нь болохоор миний өмнөөс ярьж бүр нэг тийм өгөхөр хүн би хэрвээ дуурч чадахгүй бол тэгээд миний өмнөөс тэг ингээд хилээд өчөөх ингээд яриад өчөх тийм хүн болохоор арай тийм айгу наашаага гэх юм уу. Одоо тэгэл манаа болохоор ингээд асуудаг хгүй заримдаа ингээд ингэж нү тэгж нү эсвэл санаа зовж штий мэдээж хүн. Тэгээд ингээд мөнгө яах чинь тгий яах чинь гэл. Гэтэ ингээд ээж хажуунаас нь болохоор аль болох хэрвээ тийм замыг сонгосон ч гэсэн ингээд бүтээх ёстой. Тэгээ бүтээн чи ганцаархнаа энд байгаад байгаа биш гэд. Тэг ингээд бүтээх талаар нэг үг ярьдیں۔ Тийм болохоор арай тийм зөвхөн юм шиг санагдаж байна. Гэтэ ер нь хоёулаа юм бол дэжгүй. За чи бүр ингээд харамлж идэх дуртай тийм хоол юу вэ? Би идэж дуусах хүртэл дээл харамлдаг та. Тэгээд идэж дуусны дараа таадаг. Эцэг хоол амир үлдээд юм аа хүн. Харин тийм нэг ихтэй нэг жоохон тайван идүүлчих хэрэгтэй байхгүй ганцаараа нэг тэгэл өсөөсөө үлдэнэ. Өсөөсөө танарт өвнө. Тэр бол амир үнэ. За би өөрөө ингээ хариулах юмартай. Илгэнд амир дуртай. Илгийг бол би ганцаархнаа идэх амир дуртай. За чиний бодлоор төгс өдөр гэж юу вэ? Бодсон бүх зүйл нь одоо ямар ч стрессгүйгээр ингээ болж байгаа. Амар тайван өдрийг хэлэх юм шүү. Гэр нь миний хариулт бас тустай. Зүгээр яг ингээд хиймээр байгаа юмнууд нь бүтээд тэгээ ерөөсөө ингээд цаг зав ерөөсөө ингээд хийд юм хоосон өрөхгүй байвал. Гэхдээ бас орон дээрээ зүгээр нэг бүтэн өдөр өнгөрөхөд л надад л гоё л идэв. Чи нөгөө би тэрийг бас дахиад сонсомоор байна нөгөө дипломын. За энэ манай энэ хүн болохоор Свист дэжсэн. Тэгээд ямар мэрэгчлэр яаснаа тэгээд дипломоо яаж хамгаалснаа тэр тухай нэг жоохон ярих уу. Амар сонирхолтой түүхүүдтэй яг хамгийн сүүлийн тэр нөгөө юу гэдгүүлээ 4-р курсын яг үе. Би өөрөө яг Монгол зургийн өгсөн хүн л дээ. Тэгээд одоо тэр үед чинь гэж тэр нь бол дипломын ажилчин болгоод бидний нөгөө хамгийн анхны уран бүтээл гэж явж байгаа. Тэгээ амархан сэдвээр яаж ингэж хийх вэ гэж. Тэгээ миний авч хийжсэн сэдв болгоод л ус гээд. Тэгээ би ингээд ойд ингэж усын талаар ингэж мэдээлэл ингэж хагаа үзээд ингэж жаад ер нь бол олж зайгүй муутай байсан. Тэгээд ер нь бол байж болох бүх их сурвалж те. Одоо интернет дээр бол мэдээж хамгийн түрүүнд
хайш штэ. Тэрнэр бол нэг сүртэй бол мэдээж байхгүй. Тэгэл юу нэг хоцсон дундаа ингээл тэр музей очно уу, ингээд судалгааны газар руу очно уу. Ер нь өөрхөн хэмжээнд бол бүх судалгаагаа хийж судалгаан дээр үндэслээд зургнуудаа зурж исэн юм аа. Зөв. Тэгээ ер нь бол нэлээ удаан хугацаанд тэр хэдэн сарчингаа зурсан, өдөржин шүнжин зурсан. Тэгээ эцэст нь тэгээд яг хамгааллаа. Тэгээ ер нь харсан хүн болгон л амар ам сайтай. Тэгээд зөв би одоо олонгод тэр зургааныг дахиад нэг шинжилээд илүү нэг сайжруулсан хөлбөртэй бас гаргаж ирмээр санагдсан юм аа. Яагаад гэвэл хар зураг ерөнхий араам нь амар зөв суурин дээр ингэж босцсон болохоор. Тэг би нэг яг нөгөө найзтайгаа тэгээ хулан гогийн дипломын ажлыг харж ирсэн. Тэгээд харж байхад бол бүр ингээд юу вэ зүгээр. Үнэхээр цаццаа төгсгөд шиг тий. Тэгэхээр хэмжээнийхээс авах. Тэгээ одоо нөгөө тэр нь мартагддаггүй. Гэтэ тэр одоо хаана явж байгаа вэ тэрийг. Энэ хэдэн жилийн өмнө болгонгод тэрийг нэг хүн хувийнхаа нөгөө цоглуулганд худлаад авчихсан. Тэгээд хэд гараад явсан байх магадлал амар өндөртэй бас. Тэгээд тэр хүн хувийнхаа цоглуулгандаа хүнд зарахгүй гэж байлгаж ивэл тайншэнс гэж хэлээ даа. Тэгээд одоо өөрөө хөвтэй. Тэрийг нөгөө зурж аваад бас амар инээдтэй би ингээд зарим үедээ зургатаа уйлж. За ер нь л ихнээс нь ахуулаад ярьдаг. Ер нь ямар хэцүү зүйлүүд, гой зүйлүүд ер нь байсан тэрийг гэж байна. Ер нь хэцүү зүйлүүд амар их байгаа шүү дээ. Тийм. Чи мэдгүй чадахгүй юмнууд тэгэл бараг тэрэн дээр амар их юм сураад. Тэгээд тэр чинь ингээд өглөөнөөс орой хүртэл ингээд ер нь дипломоо ингээд хийж байгаа. Тэгэл орой яг тэтэн цаг хүртэл суuna гээл яг суугаал тастдаг тэгээд уусаа тийм том юм зөөж явна гэх уусаа боломжгүй. Тэгэл маргааш өглөө сэрээл буцаал анги дээр ирээл зурдаг. Тэгж явж байгаа яг дипломын хамгаалалт төхөөд ирвээ. Гэсэн чинь миний бие амар өвдөөд. Тийм амралтгүй ингэж өдөржин шүнжин яг ингэсэн байгаа болохоор чи хүний бие чи гинэд шууд ингээл мэдчихэж байгаа байхгүй юу? Нэг өдөр. Тэгээд шүнжэнгөө өвдөөд тэгээд өглөө ингэж сэрээж тэгээд өглөө чинь би чинь 4-5 тусад залхуулаад. Бүр хит амар өвдөөдсэн болохоор тэгээд надад тайвшруулах тариамаараа хийж мэйгээ. Тэгээд за чи яд ч өнөөдөртөө амарчхаа. Би чинь ийм хэцүү байгаа юм чи гэдгсэн чи би ингээд залхуулаад нэг хитэн цагч байгаа юм болж байгаа шүү дээ. Тэгээд өвдөлтөө ингээд зүгээр ингээд ийм төвшнөөс ингээд жоохон ингэж бууруулснаа. Би одоо ингээд анги дээр очиж юм аа ингээд зурхгүй болохгүй гэж явцсан зөө. Яа л та за. Тэгээд тэндээ очиж өөх гээд байгаа байхгүй юу? Тэгсэн мөртлөө л ингээд ямаа хийгээл. Тэгэл ичиж тэр зураг дуусчихсан даа. Бистэ тамалж ижил яасан юм да. Тэгээд яг дипломоо ингээд хамгийн сүүлд нэг зурд дуусаад яацлаа. Тэр нэг галерейлуугаа авчиж өгөөд тэгээд гэртээ ирээл хөвтөл тэгэл миний би хөдлөө шүү дээ. Яана. Тэгээд жоохон хөтлөхөөс ч ингээ амар дургуун гээл. Тэгээд нэг юмны ард гарна гэдэг нэг бодлон гоё л доо. Зөв. Тийм миний бодлоор айгүй олон хүн л тийм зүйлийг давж дипломоо хийдэг л ах гэж бодож байна. Би бол мэдэхгүй. Хэрвээ танил хүмүүсээс аль нэгийг нь сайн найз болгоно гэх юм бол алийг нь болох вэ? Энд хүмүүсээс юу? Тийм. Од хүмүүсээс. Од манай битээс. Ячаа би нэг юм дуртай болчоороо бүр тэр чигээр ингэдэг хүн болохоор.
Би яасан бол Doja Cat-тай найзад болох байсан баха. Арай хүчтэй харагдаад байт. Хэрвээ нөгөө эмгтэж эмгтээчүүдээс гэсэн бол би л юу гэж магадгүй. Женитэй. За Зүгээр ингэ нэг зүйл зихт мэдрэгдсэн шүү дээ. мөрөөдлийн амралт. Амралт ч юу юм амралт мөрөөдлийн. Мөнгө зарцаа. Тэгвэл байж бол хамгийн үнэтэй газарт нь очиод. Хамгийн мөнгө жишээ юу нь бол амар их мөнгө хайсан. Нөгөө нэг гинэгдэх гар нөгөө хором хийсэндээ. Тийм. Яг тийм шиг парти зохиохгүй л дээ. Гэтэ юу нь бол тиймэрхүү хэмжээний мөнгө хайсан тийм л юм шиг. Оо би одоо өөр нэг чимээгүй жижигэн биш ээ чимээгүй биш ээ. Швейцарланд руу явмаар байна. Швейцарланд руу явж нэг жоох юм үзмээр юм. Тэнд харах нөгөө айгүйх байгаль байгаа. Уул муул байгаа. Очиж тэргээл харах байхдаа би одоо явсан газрынхан тэгэл уул усыг л харж явд юм дөө. Үгүй юм байна. За нэг анимны түүх рүү орно гэх юм бол ямар анимны түүх рүү орох вэ? Юу миний тавтай нэг аним байт юм аа. Нөө Плутлат гэх тийшээ орч магадгүй зөө. За Нэг бол Fairy Tail руу орох. Fairy Tail-д нь байж чадваргүй. За яагаад дуртай гэдгийг тайлбарлаа. Нөгөө Плутлат дээр нөгөө орж байгаа нөгөө шалтгаан нь болгонгод би тэрний гол дүрт нь амар хүчтэй дурлажсэн байхгүй юу? Тэгээд фриг олж авна. Тэгээд Fairy Tail хэрвээ орох шалтгаан нь юу вэ гэсэн чинь хэрвээ би өөр ертөнцлөө орох юм бол жоохон шидийн ертөнцлөө ормоор байна. Чи би юу одоо физик нийч би хэлэхтэйсэн чи тэр бол жоохон ойлгомжтой. Гэхдээ тэгээд хамгийн гол нь би чинь тийм нөгөө тэр devil fruit-ыг нь олохгүй л болж юу хүчгүй штэ. Тэр чинь нэг шууд хүчтэй болоод байгаа юм байхгүй. Тийм болохоор хаашаа урд юм бэ? Хэрвээ би бодож болоод би ингэ тавьчихсан юм. Ойрд ер нь нөгөө вебтун уншиж байгаа. Би тэр вебтун нэг газар ажилладаг ус байхгүй хамт. Тэгээд одоо ер нь вебтун уншиж байна уу ер нь яаж? Үгүй эртгүй нөгөө нэг 2 дугаарын өмнө илүү дээ нэг өөрөө зохиолыг уншиж байгаа гэж хэлсэн дээ. Тэгээд ер нь чирэг хийж байгаа өөрөө зохиолыг уншиж байгаа. Тэгээд яаж чад би бүр хэсэг бүр амар их бичдэг гэсэн. Тэгээд ер нь бол би өөрөө бичсэн юмудыг мартсан билээ. Тэгээд эргэж сэргээж авч байгаа надад одоогийн процесс дээр гоё аа гэх үгүй. Яг тийм юм. Тэгээ яг би өчигдөр нэг бифтэн бодсон юм аа. Тэр өстө гоё зохиол гоё бифтэн байсан шүү гэдэг. Тний үзэн яддаг миний бүр амар хайрладаг бифтэн. Ингээд нэг тийм нэг охин амар зовж байгаа нэг тийм зовлонгийн туйлыг үзэж байгаа нэг тийм бифтэн байт юм аа. Тэрэнд нь би амар дургүй яагаад гэвэл амар стресс түлдэг тэгсэн чинь гоо айгу тэрэнд нь дуртай яагаад вэ гэсэн чинь гол дүрийн эмэгтэй айгу ер нь бол тэнхээтэй хүчтэй ингээд даван туулаад байгаа байхгүй тэр нэг юу болох нь хэцүү нэг зовлон болно. Тэгэл өөртөө нэг тиймэрхүү ингээд адилхан гэхээр би бүр ингээд гоцаа. Тийм ингээд нөгөө харизм нь ингээд адилхан гэхээр би ингээд яг адилхан байж болно. Гэхдээ ингээд ийм зовлон ингээд уншаа суугаад байна ч. Тэр чинь ингээд яг нэг тийм нэг харизм нь ингээд адилхан гэж бодож байгаа. Гэхдээ ингээд зовлон ингээд уншаа суугаад байна ч. Тэр чинь ингээд яг нэг тийм нэг харизм нь ингээд адилхан гэж бодож байгаа. Гэхдээ ингээд зовлон ингээд
Яаж таван дуулж байгаа процессыг хараад ингээ хамт ойрч болцсон. Тэгдэл гэсэн. Тэгээ би болохоор ойлголцмоор байна өө. За Тэрийг ярих болгонд суугаа амар стресстэй бод. би бүр ингэ сонсмоор хамгийн анх сонсож байхад чинь би бүр яг үсээ яг тулгаахч байсан. Тэгтлээ амар стрессжсэн. Чи өөрөө хариулаач чи ямар хэвтэн сүлийг уншиж чинь яаж юм чи. Би сүүл Би нэг хариултыг чи хүлээгээд байгаа чинь. би ингэ амар хөтөн уншиж байгаа шүү дээ. Ингээд одоо энэ хүртэл ингээд бийцэн зэ юм. Сүүлд айгүй юу уншаагүй байгаадсэн. Тэгсэн чинь сайхан буцаад нэг жоохон уурсан. Нэг 2 хоног жингой нэг жоохон хөтөн уншлаа. Тэгээ нөгөө нэг айгүй фэнтези төрлийн зүгээр ингээл нөгөө буцаж ингээл амьлал тэгээ нөгөө буцаж нөгөө цаг хугацаагаа ухрааж ингэж орж марвал нэг тиймэрхүү л нэг байдгээ л хөтөнүүд. Тэгээд зарим нөгөө дөрүүд нь айгүй тажих болох тэрийг нэг тууштай. За Чиний хамгийн дуртай хэвтэн чи юу юм? яг ингээ хэлгээд ирсэн. Ямар хэцүү вэ? Тэгээ ерөнхийдөө яагаад дуртай гэдгийг л хэлэхгүй. Окей, хамгийн Яг мэдээлэл нь л хамгийн дуртай биш шүү. Зүгээр болгоор хамгийн дуртай биш. Надад дуртай зүйлүүд амар олон ба. Гэхдээ яг зүгээр ингээд яг уншаад амар тааламжтай байсан гэх юм бол solo leveling заяа. Тэгээд тэр нь яагаад амар тааламжтай байсан бэ гэсэн чинь нөгөө нэг ингээд угаасаа амар хүчтэй тий. Бүх хүмүүсээс л хамгийн хүчтэй. Тэгэл тэр нь болохоор жоохон нэг тийм эго өндөрсгсөн тийм хэвтэн баггүй юу? Тийм юм яг зүгээр партаж шалтгаан яг ямар ялгаатайгаа би гэсэн миний уушж байгаа зүр 5 гарч ийн соло левелтэй гэсэн зааж гад. Тэгтээ танаас ч бүр арай жоохон юм фэнтези, ер нь амар фэнтези. Тийм. Тэгээд эргэжтэйчүүд амар энэ дуртай. Би тэр дунд нь юу хийж байгаа юм бүү мэд. Гэтэ угаасаа ингээд амар эго өндөрсгсөн тийм хэвтэн байгаа. Тэгээд story line нь тийм амар лав гэх юм бол үгүй заяа. Гэтэ ер нь бол амар энгийн сторитой тэгсэн мөртлөө ер нь бол арт нь яг ингээд зурсан яасан одоо би ингээд хитэн юмнууд гарч ирээ. Тэр нь болохоор надад амар таалагддаг. Тэг би 10 жилд айгу уншиж эхэлжсэн. Тэг 10 жил төгсөж явахад билүү дууссан билүү яаж ах вэ ингээ оныг нь гараад. Тэгээд харин дуусна тэгээд ингээд уншиж исэн амар гоё байсан. Тэг ингээд chapter болгоныг амар хүлээдэг байсан. Би одоо уншиж байгаа chapter-уудаа ингээд хүлээн штэ мэдээж зэрэг уншиж байгаа хэвтүүнээ тагаа. Тэгсэн мөртлөө ингээд яг тэрэн шиг би 7 хоног болгон тэг бүр ингээд хаана вэ ингээд хайдгүйсэн аахгүй. Тэгээд энэ дээр болохоор амар хайж байгаа. Тэгээд нэг Doom Breaker гэдэг нэг бас нэг өөр нэг хэвтүүн байгаа. Тэрэн дээр нь би бас амар дуртай. Тэрийг бол чинээсээ амар хүлээж байгаа. Яг solo leveling-тэй адилхан хүлээдэг. Тэгээд тэр нь болохоор яг яасан бэ гэхээр бас нөгөө нэг буцаад нөгөө цаг хугацаар ууччихсан гэдгийг л ер нь л амар клишэ гэхдээ амар дайггүй нөгөө явж байгаа плотууд нь дөрүүд нь айгуу дайггүй. За амар талархаж явдаг 3 зүйл. Тэгвэл эхнийх нь юу хаа гэр бүлтэй хаа. Хоёр дахь нь найзуудтай. Жин. Тэгээ гуравт нь өөртөө юм. Адилхан дүү юм. Ер нь л энэ тиймэрхүү юм хэлээ. Нэрэндээ хэр дуртай вэ? Нэрээ өөрчлөх юм бол ямар нэртэй болох вэ? Өөрчлөхгүй. Би нэрэндээ амар дуртай. Бараг дэлхийн бүх хүмүүсээс илүү би өөрөө нэрэнд дуртай ах. Тэгээд манай энэ хүний нэр чинь уул нь л ганав ганцарх нь Монголд байсан. Тэгсэн чинь дахиад нэг өөр хүн энэ хүний нэртэй болцсон илээ. Очиж алнаа л гэдлээ. Би өөрөө нэрэндээ тийм дуртайч дургуйч зүгээр нэг neutral. Тэгэл угаасаа 5 дахь өдөр төрсөн. Тэгэл 5 дахь өдрийнхөө юу гэл баасан гаргийн юм ийлсэн. Тэг баасан гарыг болгонд би тэмдэглэдэг. Миний нэр тийм юм чи одоо тэмдэглэхгүй яах вэ? Тэмстэй хүмүүсээ өөрчлөх юм бол нэг өөрчлөхгүй бах уу? Одоо бүр амар тассан шүү дээ. Тэнгүүтээ би ядчихад өөр нэртэй бас эндээ угаасаа ямар намайг
хүн болго миний монгол нэрээр дуудаж чадах юм биш. Тэмстэй. Шүүр гэж. Яна гацсан шүү. Бэнэ үү. Тэгээд энэ хүний нэрийг гадаад очих юм бол нэг шүүр гээд 10 жил намайг амар сахараар нь дууддаг гэсэн. Тэгээ бас банхраар амар дууддаг байсан. Одоо ер нь бүгднийг хэлнэ харахгүй. Бүр хийхийг үнэхээр хүсдэггүй зүйл. ийм нэг сакс волейбол өдрлөг юм да. Тэгээд өвөл бол нэг олгож молгодог да. Тийм. Тэгээд тиймэрхүү юм. Үнэхээр тиймэрхүү юм амар дургу. Гэтэ яагаад ч миний ойр орчин байдаг хүмүүс айгуу дуртай. Тэгээд Ялангуяа нөгөө- ингэж та. Мэдээлдэг юм. Ялангуяа манай нөгөө найз тий чад чинь бүр ингээд resort орох амар дуртай. Үйл бол. Тэгээ бит хоёр тэгэл бит хоёр чаргаар гулганаа өөр юм хийж чадахгүй л. Чинийх Заримдаа ингээд миний мод амар гинт өөрчлөгддөг байхгүй юу. Тэгээд яг ингээд яг хийжсэн юм аа одоо ингээд хүнээр хилүүлчихээ би хийх болчт юм аа. Хүн ингээд юм хэлж штэ ингээд хийж явах явцсан. Одоо жишээлбэл би ингээд нэг хоолой барьж ийн гэж бодъё заяа. Тэнгүүд би ингээд хинт ч хэлээгүй зүгээр ингээд хоолой барил явчихсан чинь тэг би нэг ингээд хальт ингээд гомдлоо штэ. Яа ялч жоохон жин нэмээд тах шиг байна тий хийхээ гэл зүгээр ингээд орхихгүйгээр ингээд чи тэгээд ингээд хоолой сойж үзье гэж бодож ийн үгүй шаачингууд би яг ингээд сонирхолтой. Уул нэг тийм уурлаад ах юм биш л дээ. Гэтэ надаа ингээд мэдхгүй. Миний мод айгүйх ингээд өөрчлөгддөг болохоор ингээд тэр хүн тэнд ингээд амар уур үрснэ тэгээд хийгээ болчих мэлчээд ер нь яг ингээд хүн нэг сони юм ярьчихаар ингээд би ер нь нэг юм хийгээ болчдөг. Тэрийгээ тэг ерөөс хийдгүү заяа хүн бүр нэг сарчангаа. Тэр санаанд орж байна. За анхны сэтгэл хоёлаа бие бинэ. Нөгөө хамгийн анх чинь ажилд ороод би нэг ажлын ярьсангүй бичсэн чинь нэг хүн яг алхаар орж ирсэн чинь сууж исэн юм аа. Тэр хүн сугараа исэн. Тэгээ нэг спортын нэг өмсгөлтэй заяа. Тэгээ ингээ бүр амар хаашаа суудсан. Тэгээ ингээ би орж ирээд тэгээ хэдэн минут ингээ яг нэг удаагүй ч хийж магадгүй л дээ. Гэтэ би тэр үуч чинь ингээ надад амар удаан байгаа юм шиг санагдчихж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ ингээ хажууд нэг хүн ингээ зогсоод хахад ингээ над руу хараач хүн заяа. Тэгээ би ингээд уучлаарай ингээд ярьцлага өгөх гэсэн юм аа гэсэн чинь за гэл. Тэгэл тэрний дараа ажилд орж ирээл гэсэн чинь айгу яг найз болохоор харагдсан юм аа. Ингээд яг хонос нь хараад тэгэл за энэ хүнтэй бол яг найзууд болох юм байна гэж ингээд бодоол. Тэгээд тэр чинь нөгөө намайг яг нөгөө дадлагжуулж исэн хүн чинь энэ хүн шүү дээ. Ууг нь бол тэгэл ах чинь амар ингээл тэгээ яана зүгээр үү юм болж гин үү ингэж гин үү тэгж гин үү гэл нэг тиймэрхүү хандлагатай. Сэнжи жилийн дараа ингээл хажууд хараалах гэсэн юм чи. Тэр ч юм шүү. Тэг хамгийн нийтдээ бит хоёрын нөгөө нэг ихний угаасаа процесс нь би мэдчихэж байгаа процесс нөгөөс ажил дээр болохоор ингээд яг ижлэхэн темптэй байсан байхгүй юу? Бусад хүнийг харьцуулах юм бол тэгээд яг ингээ анх ингээд намайг дуудаж хахад чинь би ингээд тэр чи хараачгүй зөв энэ хүн ингэж байж юм гэж хараачгүй би нөгөө бичлэг үзээд үзэнгээ ажиллаа хийсэн. Тэгэл ингээд дуудаал тэгэл би ингэснэ за нөгөө ярилцлага гээл нэг чоччихсан амар чимээгүй хүн ядчих хахад өөрөө тэгээд гинт ингээд ороод ирчихсэн. Тэгэл нэг дааж авсныхаа дараа тэгээ юм хийж хахад айгүй өнгөлөг зэв хийж байгаа юмнууд нь
өнгө зүгээр ингээл энэ тэндгүй өнгө тэгэл айгүй өнгөлөг хүн байна л гэж бодчихсон. Тэгээд яг ингээд яг өмсөж байгаа юм нь өнгөлөг биш зүгээр хийж байгаа юм нь айгүй өнгөлөг. Тэгэл би ингээд за гэх. Тэгэл гайгүй хурдан сураал. Тэгэл би чинь за гэл нэг ингээ явж исэн. Тэгээд ядчаад хамт нэг бас нэг өөр охин орж ирж исэн юм аа шинээр яг готод зэрэгцээд. Тэгээд тэр хоёр чинь арай илүү нэг би бинтийг хантай суудаг байсан байхгүй юу. Тэгээ би ер нь бол нөгөө найзтай уулантай ер нь яг ингэж бийждэг байсан. Тэгээд тэр хоёр чинь ягаад сууж исэн. Тэгээд нэг компани нэг оройны хоолн дээр тэгээд нэг энэ хоёртой бас айгүй нэг ярьсан юм аа. Ярьснаа сандын би тэгээд ядаж хаалцсан. Тэгээд юугаа ярьснаа санахгүй зөө. Нэг худлаа юмны юм яриад тах шиг. Тэгэл тийжэл яг мань хүн ажлаас гарцсан тий нөгөө охин ажлаас гараал тэгэл тэгчитэл мэдгүй тэгээд нэг нэм итгэл хажууд бас тэгэл явж исэн шүү дээ хүн загнаал. Тэгээд нөгөө нэг айгүй юм уу бар маранд амар урдаг болчихсон юм. Тэгэл найт дээр орвол. Тэгэл алцхан жагаал ингээл бий чинь та тэгэл нэг барны түүхүүтэй яриад өчтөн өмнөх хэвсүүд. Ер нь нууцтай байвал нууцаа хинт хэлдэг вэ? Өөртөө л гэж. Өөртөө бол. Одоо гэр бүлийн хамааралтай зүйлийг гэр бүлтэй тэгэл найз нөхөдтэй хамааралтай зүйлийг найз нөхөдтэйгөө тэгэл ер нь бүлэглэж тийм дүү. Миний хас төстэй. Гэтэ ер нь бол найзтай айгүйх юм юу шеэрлдэг, ярьдаг. Би энд нэг юм хийж байна. Юу хийж байгаа гэсэн. Одоо ингэж хэдүүлээ хөксөрч байгаа шүү дээ. Тэгээ хөксөрлтийн хамгийн амар зүйл. Яг айж байгаа зүйл одоо нэг 30 40 тийм. Аль хэсгээс нь? Гой сайхнаа алдах юм бол юу? Чирлэлтэй даа. Би хүрчлээ харахаас амар айж. Хүмүүс тэгжиж магадгүй л тийм нөгөө бьюти стандартаас улаа тий ингээд энэ амигэд нэг гэж бич магадгүй. Би л авгүй. Би зүгээр ингээд миний гар миний нөө яарс унжиж байгаа юм би ерөөс хармааргүй. Тэгвэл тэр чинь би өөрөө яг би биш болчихж байгаа юм шиг надад эвгүй санагдаад байгаа. Тэр нь. Авчсан хамгийн гоё нөгөө комплимент нөгөө магтаал. Юу хийжсэн юм аа? Яг магтаж хийж магтаагүй маань яг. Одоо нөгөө яг улирлын болгонд одоо семестрийн голоор нэг семестрийн дундуур нэг шалгалт авдаг та. Тэгээ бид нар нөгөө зургийн ангийн хүүхдүүд тэгээд ингэ бүх багтмар ингээд сувцсан дээр нэгээр орж нөгөө зургнуудаа ингэж харуулж ярьдаг. Тэгээ тэр семестр ягаад ч манай анги бүртгчээр амар муу байсан. Юу болон гэдэг өөр нь амар хувийн л хариуцлахгүй байгаа юм л. Тэгэл ер нь бол бөндөл нэгээр оруулсан гэхээр уулал загнуулж ирсэн. Тэгэл миний ээлж ирэл би бас загнуулж байгаа шүү дээ. Тэгсэн чинь манай нэг багш намайг нэг жоохон өмөрөөд. Тэгээд энэ хүүхдээ ингээд ингээд тал өөр ертөнц гэдэг юм уу өөр юм бид юм харин тэрийгээ ингэж ил гарах гад марах гад гэж нэг тэгч иржсэн. Бид бол би нэг жоохон баярлж ирсэн юм аа. Энэ хүн би дамаг би багш хүн гэж шавьяаг амар зүг харцсан байгаа даа. Яг тийм утгаараа. Тэгээд ер нь бол яг сэтгэл хөдлөсөн юмнууд гэвэл нэг тиймэрхүү дүү жоохон төстэй юмнууд л байдаг. Яг зургийн яг олж харсан юмнууд амар гоё тусдаг гэх юм. Яг жинхэнэ яг.
Тэгэхээр гоё комент Чиний үлдээх байгаа болыг тодорхойн ингээд ягараа гэж магтаараа битээ. Миний чиний хамгийн нэг имигээс сонсч ирсэн нөгөө магтаалууд л гоё юм дөө. Яг ингээл аав ээжээс үгээс мэдээч хэрэг сонсно. Гэхдээ нөгөө имигийнхаас байхаар нэг айгүй тийм сэтгэл дүүрж исэн гэх юм уу? Чи болцсон юм уу? Би ч л та. яжгаад энэ зурган дээр ингээ флаш амар их байхгүй. Тэгээ би хүн флаш тавьсан. Үнээс сонсч ирсэн муухай зүйл юм. Зөндөө гахгүй. Гэтэ хамгийн түрүүнд бодож байгаа. Өмнөс үштэй нөгөө өмнөх дугаар дээр нэг ярьсан да. Чамаас бол амар тэр аюу мэдгүй надад амар муухай сэтгэл төрсөн. Тэгэл ингэ зүг зүгээр яж байгаа л мэдгүй нэг буруут нь ингээл намайг болохоор надлуу ингэж ихэд идэг. Зүйлтэй би ч буруутай ч юм шиг. Би болтгоо бол чинь бодох. Гэ хамгийн гол нь би ингээ хүнд хотлоо ирж хүний хуурс хийж ч юм уу яваагүй харцангуй би ч муу талааж гэлэрдэг төрлөө юм шүү дээ. Тийм. Яг энэ шулуухан тийм хэлдэг шүү дээ. Ингээд миний энийг болтгүй ингэдэггүй тэгдэггүй тий. Тэгээд ямар ч харилцаан дээр байсан би тий гол харахгүй хэлдэг. Тийм. Юу болж байгаагаа яг мэдрэмжээ олоо юу тийм илэрхийлдэг. Тэгээд би одоо тэгж байгаа мөртлөө тэрнээс өөр ямар арга хэмжээ авч чадах вэ? Яг үнэ хэлэхэд. Ямар нэг би чамд ингээ хайртай байхгүй юу гэж хэлчихэд худлаа яриад яваад байгаа ш. Ер нь би нэг тийм хідэн үгэнд амар дургу байхгүй юу? Тийм арчаагүй гэдэг үгэнд амар дургу. Ямар арчаагүй юм бэ? Эсвэл чи бүр нэг өөрийгөө ингээд бүр орхичжээ гэх юм уу? Эсвэл арчаагүй нэг ийм хэм хийж чадахгүй ч гэдэм үү те. Тэр үгэнд амар дургу. Тэгээд хэлүүлжсэн үеуд бол байгаа мэдээж хэрэг. Тэгээд тэрэн дээрээ бол угаасаа тэр бол хамгийн муухай нахаа. Яагаад бол би тэр үгийг бол хүнд хэлдэг байхгүй яг үндэ. Амар дургуул хүргээг бол тий нэрнгээс намайг өвтгөхөд байгаа хүн байгаа бол тий би өөрөө өвтгөхгүй тэгээд жоохон пэт зангараа тэгээд ингээд тэгж байгаа бол тэрнээс биш би хизээч тэгэж хүн мөний гарчаагүй дууддаг байхгүй. Тэгээд яг тэгээ хүн дуудчихаар би бүр ингээд яг миний яг юуг нь мэддээд байгаа болохоор яг гарчаагүй дуудаад байгаа юм сте. За хэрвээ заяа чамайны хүн найрах чам бол чи яаж найраасаа гэж хүсэж байна? Надад бүх юмаа зориулаасаа л гэж хүсэж байна. Нөгөө энгийн үнийг бодвол би нөгөө хүн над тавтай гэдэг зүйлийг би ойлгоход аюу жоохон уддаг төрлийн анзаардаг төрлийн юм шиг байгаа. Тэгэхээр нөгөө хүчтэйгээр илэрхийлэхгүй л бол мэддэггүй. Одоо ингээ хүн амаараа тийм ингээ чи ингээ надад таалагдтiin маа ингээ би чам сайн гэж хэлсэн гэсэн би тэр тийм гэж хүлээж авдаггүй байхгүй. Яах ч байгаа юм бол би зүгээр гайхаад идэх зөө. За. Тэгээд тэгэхээр тийм мэдээж хамгийн түрүүнд бол нөө хайрын илээс хамаараад тийм ингээ яг үйлдэл хийх нь мэдээж амар чухал. Тий цаг хугацаагаа зориулах нь итгэх санаачлалтай байх нь тэгээд нөгөө яг жинхэнэ биеийн тэрнүүд нь хэрэг явагдаж ин гэдэг тий одоо бэлгэсэлдэж. Тэгээд яг тиймэрхүү зүйлүүдийг хараад тэрнээс яг гэдэг нь мэддэхгүй юм байх юм бол үгүй. Ямар ч хүчтэйгээр л илэрхийлэхгүй л байгаа.
Хөөе, энийг юм чи ингээд нөгөө фрекл зураад тах нөгөө нэг ингээд дээр нь. Яг уу би яаж зурах вэ? Чиний Миний асуудлуудыг амар нэмэрүүлж өгвөл амар айтайхан байна. Яг би нэг тийм олон талын хүмүүс иддэг юм уу? Гэтэ нэг асуудал нэмэрүүлж өгөх юм бол би шууд ингээд хүй гэд миний анхааралд амар ингээд анхаарлыг амар татдаг гэх үү? Одоо яг ингээл асуугаалтай чамд яг юу хэрэгтэй байгаа чи яг яагаад байгаа гэхгүйгээр зүгээр ингээ ойлгоод тийм миний асуудлыг хөнгөвчлөөд өгдөг хүн байх юм бол би нэрээ хүй элэ тэ юу вэ гэдэг шиг тэхлээсэн баг. Гэтэ яг тийм угаасаа хүн гэж та хаашаарсан юм байх угаасаа хүн хүний уртгаал хийх гээд яваад хичээж байгаа шүү дээ. Тийм болохоор би тийм олон талаа хүсдэг юм аа. Гэтэ хэрвээ тэгэх юм бол миний юу н хараанд бол шууд бас юу юм бэ? Миний ээжүүд ингээд хараал хилээд ч юм уу тамхи татдаг хүмүүс байгаа шүү дээ. Би тийм хүмүүсээ шууд хатдаг шин. Опшн гэж харахгүйгээр тэгээ тэр хүмүүс надад талтай байж гэж би шууд бодоход болчдөг заяа. Хүн ингээд таалагддаг хүний хайжууд тийм үйлдэл гаргаж ийна гэдэг чинь тэгэл би л таалагдаагүй юм гэж ойлгоо. Энийг юм дөрөх савх хэрэгэлчихэд би бүр сүлрүүгээ. Сэв хийгээд ямар зэрэг байсангүй. Хав юм булангуурт болчихлоо. Fuck. За ингээд битүүрийн мейкап туслаа парам битүүр бүрсүүл рүү ингээд юу ч ярихгүй зүгээр сууна. Яаж яагаад энэ хүн ингээд минь надаас төрүүлээд мейкапт дуусаад тэгээд би энэ жоо яарчлаа. Гэхдээ чадах ятгаараа яг адилхан болох гэж хичээсэн. Хамгийн гол нь би нөгөө шил зүчгэрээ ингээд яг нөгөө өмнөх буддаг юугаараа л будсан юм шиг харагдаад байна л та. Тийм байхгүй бид хоёр тэгээд ингээд бичлэг хийцэн. Тэгээд ингээ харсан баах ингээ дууртуулаад харахаар нэг иймэрхүү тэгээ би ингээ сэвэгт ингээ тавих гэсэн чинь үнэхээр завар тулсараад хаарлаа бүр ёо хитэн цаг жангаа энэ дээр нэг бэж байчаа тий. За нэг шилгүүгээр тийм өөрөө харагдахгүй хөө. Нэг бодсон юм шиг харагдаад байгаа юм. Харин тийм ээ. Яг хамгийн нүд ерөөсөө давхранг болох. Яг ингээ өөр юм шиг харагдахгүй байгаа хаа. За тиймэрхүү би бол ялчгүй нэг яг тайпных нь мейкап болохоор тэл бодолт гарч ирээд байна. Харин тийм. Уул нь ингээ доор нь ингээ юм тавиал хийсэн. Тэгээд угаасаа ойлгохтой харагдахгүй нөгөө энэ камерын дээр ялангуяа. За нэг юм боллоо. Яг адилхан байна уу ямар энэ хэлээрээ хэлэх хүн байхгүй л дээ 10 хүн үнтэй. Гэхдээ нэг нь ч гэсэн хэлэх байлгүй дээ. Итгэж байгаа шүү. Би ингээд бодолтой ингээ өрөө дүүр нэг 10 хүн ингээд харж ин бит хоёр ингээ сонсоод нэг цаг жаа. Тийм цаг 2 цагт байгаа та нар 7 хоног болох сонсож байна. Заавал сонсох шахгүй. Тэгээ вирус бит скеплэр бит хоёр уулна англи хүчтэй түүхнүүд ярьдээ штэ. Бит хоёр нэг тийм хөвгчлэн хүмүүс биш л дээ. Гэтэ болгоно гэдэг шиг. За. Тэгээ өөр юмнуудаар бас ингээд контент хийх баха. Блог нэг явах бах. Тэгж байгаа. Гэтэ яах нь харъя.
чи нөгөө түрүүн асууж ах тэр ямар амтан болох байсан бэ гэдэгт тэр хариулаагүй шүү дээ. Аа. Ямар амтан болох байсан? Би лав ингээд далаа дотор